Цахилгааны үн тарифын нэмэгдлийн араас энэ сард дулааны үнийг 80% нэмэх байв. Гэвч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж үн тарифыг он дуустал нэмэхгүй байх шийдвэрийг засгийн газраас гаргасан. Тэгвэл дулааны үн тарифыг товлсон хугацаанд нэмээгүй учраас эрх өвлийн бэлтгэлээ базааж чадахгүй гэдэг сануулгыг салбарын сайд нь иргэдэд өглөө. Мөн дулаан эрчим хүчний салбарт хуримтлагдсан үр төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулах боломжгүй болсон гэдгийг онцоллоо. Дулааны тариф болон эрчим хүчний тарифын индексжүүлэлт 2025 оны төсвийн жилд хийгдэхгүйгээс шалтгаалan эрчим хүчний үйлдвэр компаниудад 2025-аас 2026-нд хийхээр төлөвлөсөн засвар шинжил болон урт хугацаа зээлийн эргэн төлөлт өмнөх онуудад хуримтлагдсан богино хугацаанд үр төлбөрийг төлж барагдуулах, Улаанбаатар хотод 2028 онд шинээр ашиглалтанд орох 80 мянган айлын орон сууцны цахилгаан дулааны хангамжийг шийдвэрлэх асуудлууд хойшлж байгаа гэдгийг дуулгая. Эрчим хүчний үнийн өсөлт хүнс барааны үнийг хөөргөж инфляцид нөлөөлөх сөрөг нөлөө одоо ч үргэлжилж байгаа. Хэрвээ дулаан эрчим хүчний үнд хоёулаа энэ онд нэмэгдсэн бол инфляцид 2.4% нөлөөлөх байсан. Өөрөөр хэлбэл 9.1%-ийн инфляц аль хэдийн хоёр оронтой тог давах байлаа. Зөвхөн энэ цахилгааны үнийн өсөлтөөс нь шалтгаалаад энэ дотроо хэдэн хувь гарах уу гэдгийг бид нар энэ улирлын төгсгөл статистикийн ерөнхий газар энэ тооцоололыг гаргадаг. Магадгүй жилийн дараа гэхэд одоо 2025 оны төгсгөл 3-4 дугаар улирал гэхэд ямар хэмжээний ядуурлын түвшин нэмэгдсэн юм болов гэдэг ийм асуудлууд гарна. Эрчим хүчний реформын өвдөлтийг иргэн аж ахуйн нэгжүүд ийхүү мэдэрсэн. Үн тарифыг зах зээл рүү ойртуулж хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний их үүсвэрийг нэмнэ гэсэн гоё амлалтаар дүүрэн реформ урсгал зардал үр төлбөрөө төлөх богино хугацааны бодлого байжээ. Энэ өвөл гэхэд айл өрх аж ахуйн нэгжийн цахилгааныг хязгаарлахаас өөр арга байхгүй гэдэг зовлонгоо салбарын сайд нь ярьсаар л байна. Цахилгаан халаагаар шилжсэн боловч цахилгаан нь 3.80-аар ирдэггүй. 2.20-оор ирдэггүй. Тиймэрхүү их байдаг. Тэгээ буцаагаа 100-аа оруулж ирээд галаа төлөд эхэлдэг. Яг аль хороодууд энэ 2025 оны өвөл цахилгаан тасрахгүй байх юм. За мэдээж тог тасрахгүй байна гэж байхгүй. Лувсан самжигсан байна. Одоо бидний байгаа ганцхан их үүсвэртэй, тийм үү? Аливаа хэрэглэгчд хоёр их үүсвэртэй бид нар болгоод энэ төвшөнд очтол энэ 30-40 жилийн асуудал бол. Тог баг тасрах тухай ярина. Уг тасрахгүй байх тухай байхгүй. Ягаад гэвэл тог тасрахгүй байхын тулд хоёр их үүсвэртэй байж тарнаад нэг талд нь үйлчлэгээ хийхэд нөгөө талаас шилгэн залгадаг. Энэ боломж бол үнэндээ Улаанбаатар хотын сүүлийн 30 жилийн хугацаанд энэ төлөвлөлтөө өвцөнгээр орол дээр ийм болцоо байхгүй. Тэгж худлаа ярьж ард түмнийг худлаа молгодож хэрэггүй бид нар чадахгүй. Баг тасрах тухай ярина. Зах зээлийн үнээс хэд дахин хямд цахилгаан дулаан хэрэглэж байгаа хэрэглэгчдэд ирэх санхүүгийн дарамт эх жилээс дахин нэмэгдэх нь тодорхой. Тэгвэл эрчим хүч дулааны их үүсвэр хүчин чадлыг нэмэх төслүүдийг хугацаанд нь ашиглалтанд оруулахыг эргээд бид шаардах хэрэгтэй.